Засгийн газар бас тодорхой тогтоолыг өчигдөр засгийн газар дээр хэлж гаргасан байгаа. За их хурл удахгүй өргөн барина. Хөгжлийн банкны хуулийг бас өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Өнгөрсөн хугацаанд бас 2011 онд Хөгжлийн банкны тухай хууль батлагдсан. Тодорхой зорилготой, тодорхой чиг үүрэгтэй хууль байсан. Гэхдээ цаг хугацааны явцад одоо бас энэ хуулийн тодорхой өөрчлөлт оруулахгүй болвол өнөөдрийн бас энэ үндсэн чиг үүрэг гүйцэтгэх цаашдаа үйл ажиллагаа явуулахад бас асуудал гарах нэ. Өмнө одоо гарсан алдаануудаас бас олж харж чадаагүй алдаанууд байна. Энэ алдааныг засахгүй болвол дахиад нэг Хөгжлийн банкыг тойрсон асуудлууд хууль зөрчсөн үйлдэлүүд одоо бас байгаад байх нэ. Тийм учраас энийг бол зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд Хөгжлийн банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн засгийн газар өргөн барьсан. За татаж аваад одоо энд бол асуудлыг их хурлын гишүүд бас тодорхой хуулийн төс санаачлаад явж байгаа юм байна лээ. Тэгээ тэрийг бас их хурлын гишүүдээр санаачилсан хуулинд нь засгийн газар саналаа суулгах байдлаар бас явъя гэж ярьсан гэж ойлгосоо. За. Зочид танилцуулъя. Лүндэ Жанцсан гишүүний урилгаар Өрөнгө аймгийн худалдааны ажилчдын нийгэмлэгийн төлөөлөгчд их хурлын үйл ажиллагаатай танилцж байна. Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн ёрой, аз жаргал ёрой, шинэ жилээ сайхан тэмдэглэе. Манай Лүндэ Жанцс бөөнөр навчирсан байна шүү дээ. Сайн сайхныг ярээ та бүхэнд. Одоо санал хураалтанд оръё тийм ээ. Асуулт хариулт явуулчлаа. Санал хураахад гишүүд бэлэн биз? Би уншлаа шүү. Хууль зүйн банкны ороогоор дэмжсэн саналууд байна. Төслийн 3 дугаар зүйлийн 3-2 дахь хэсэг нь амьдраагүй гэснийг амьдарч байгаагүй гэж, салсан гэснийг гэрэлтэ цуслуулсан гэж өөрчилж, өмнө нь гэснийг хасъя гэсэн санал хураалт явуулъя. Болохгүй байна дэж. Байна. Зөвшөөрсөн. За 2 дахь санал байна. Төслийн 4 дугаар зүйлийн 4-1-ийн 2 дахь заалтын нэн тэргуунд гэснийг тэргуун ээлжинд гэж өөрчлөе гэсэн санал хураалт явуулъя. Зөвшөөрсөн 36, татгалцсан 10, 78.3% саналаар энэ санал дэмжигдэж байна. За дараагийн санал хураалт явуулъя. Төслийн 4 дугаар зүйлийн 4-1-ийн 5 дахь заалтын нэгдмэл цогц байх гэснийг хасъя гэсэн байна. Санал хураалт. За цогцлогоо гишүүн санал байна гэж. Цогцломоо гишүүний микрофоныг өгөө. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг баталж байгаа
одоо концепцийн шин чанартай өөрчлөлтгээд өнөөдөр гишүүд маань их олон ярьлаа л та. Энэ дээр бол үнэхээр энэ ч эрүүл мэндийг хамгаалах, хохирогчийн